Сайн байцгаана уу? Та бүхэндээ мансууруулахын сэтгцэд нөлөөт бодисын хор өнөөдрийн талаар мэдээлэл хүргье. Дэлхийн хэмжээнд мансууруулахын сэтгцэд нөлөөт бодисыг хэрэглэдэг 15-аас 64 насны 270 сая гаруй хэрэглэгч байгаа бөгөөд мансууруулахын сэтгцэд нөлөөт бодисын улмаас жилд 780 мянга гаруй хэрэглэгч амь нас алдаж байна. Америк нэгдсэн улсад 2021 онд 5 минут тутамд нэг хүн нас барсан харамсалтай мэдээ бүртгэгджээ. Монгол улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд мансууруулахын сэтгцэд нөлөөт бодистой холбоотой 939 гэмт хэрэгт 1173 с сэжигтэн бүртгэгдснээс 91.1% нь эрэгтэй, 8.9% нь эмэгтэй байгаа бол нийт холбогдогчдын 92.2% нь 35 хүртэлх насны хүүхэд залуучууд ижилж байгаа талаар цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл гаргажээ. Мансууруулахын сэтгцэд нөлөөт бодисыг ургамлын болон синтетик гаралтай хэмээн ангилдаг ба нэгдсэн үндэсний байгууллагын мансууруулах бодис гэмт хэрэгтээ тэмцэх албаны 2020 оны судалгааны тайланд 21-р зуунд нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүр гаргадаг дэлхийн хар тамхитай тэмцэх 2010 оны илтгэлд манай улсыг дамжин өнгөрүүлэгч орн гэж тэмдэглэж байсан бол 2016 оноос хэрэглэгч улс болж дурддагдсан нь энэ хор аюул сэтгэл түгшээх хэмжээнд хүрээд байгааг харуулж байна. Хар тамхинд эхний удаа гэж байдгаас ганц удаа гэж байдаггүй. Энэ аюул тахлаар нэг л удаа тоглосон бол тэр зүйл таны эрх чөлөө, эрүүл мэнд, амь насаар тань бүр мөсөн тоглох болно. Иймд хар тамхи мансууруулах бодисоос хол эрүүл нийгмийг хамтдаа бүтээе.